Хэрвээ өөрийгөө сатаны хүү гэдгийг мэдвэл яах вэ? Окумурагийн бол ууртай, хэцүү амьдралтай жирийн өсвөр насны хүү. Түүнийг ихэр ах Окумура Юкигийн хамт сүмийн санаатан Фужимото ширээ өсгсөн. Гэнэт нэг өдөр тэр өмнө харж байгаагүй зүйлээ харж эхэлдэг. Чөтгөрүүд тэд хаа сайгүй байдаг бөгөөд Рин зүгээр нэг хүн биш гэдгээ ойлгоно. Тэр бол сатаны хүү. Түүний асан хамгаалагч Фужимото бол хүчрхэг эксорцист бөгөөд Ринг аврахын тулд өөрийгөө золиослно. Тэр мөчөд Рин дотроо тесэрч цэнгэр галтаа чөтгөрийн хүчин сэрдэг. Одоо хүмүүст айдас төрүүлсэн ангуучлагдах байдалд орсон Рин нэг шийдвэр гаргана. Тэр чөтгөр болохгүй. Харин эксорцист болж сатантай тэмцэнэ. Рин түрүү Кросс Академид элсэн орж бусад сурагчтай хамт суралцсан өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг нуух хэрэгтэй болно. Харин түүний ихэр дүүр Юкио тэр аль хэдийнэ чадварлаг эксорцист болсон бөгөөд одоо бүр Риний багш нь болно. Хатуу бэлтгэл аюултай даалгаврын дунд Рин чөтгөрүүтэй зулдаж дотоох хүчээ хянах гэж тэмцэнэ. Като Казуэгийн мангаагаас сэдвүүлсэн Аоно эксорцист 10-10 эхний хүлээллийн сүүлийн ангиуд болон төгсгөл нь мангагийн зохиолоо дагаагүй болохоор таалагдахгүй байсан ч дараагийн хүлээллүүдийг үргэлжлүүлэн үзээрэй. Өдөр бүр нэг аним.